Тус модоржуулалтын газар нь 3 талбай газар байгаагаас одоогийн байдлаар нэг талбайд нь модоржуулалтын ажлаа явуулж байна да. Үрээр болон харандаан суулгацаар үржүүлж байгаа улаас, бургас, шархваас, шинэс за 5 төрлийн нийт нэг 10,000 дарц, нэг нас 2 настай 10,000 ширхэг дарц байгаа. 22 оноос иншүүр төсөл манай модоржуулалтын газрыг дэмжиж буцалтгүй тусламж олгож, за хүлэмж 26 хэмжээний хүлэмж, услгааны мот помп, за тэгээд энэ намрын услгааны систем, за энэ хойс хамгаалтыг бол шийдэж өгсөн байгаа. Хайс хийхээс өмнө бол манайх нэг модон хайстай байсан. За мод бол маллага ихтэй, хадаас суулаар унцдаг, мал шөргөөгөл унгаачдаг, орол тарс суулгацсан маань эв чимхлээр гарчдаг байсан учраас энэ хайс бол их бат бөх мал орхол ямарч боломжгүй сайн чанарын хайс байлээ. Одоо энд бол одоо тарс суулгацыг боожуулахад бол давуу тал байгаа юм л да. Энэ чинь нөгөө дулааны температура зохицуулцдаг, тэгээ хаяа хатвчаа сөхчгдөг. Тэгээ энэ тарс суулгац бол өсөлт боожлтын хувьд бол хүлэмжийн давуу тал байгадаг. Иншүүр төслөхийн ч одоо 30 сая төгрөгийн санхүүжилт хийсэн надад. Би их юм авсан. Тэр 0.3 газар аваад тэндээ хашаа бариад, хашаа нейтрал, тэгэл одоо энэ үр түүх дийлэгц, үрээ хатаах, бандангаас өксүүлээд надад их олон юм авсан. Миний гол зорилго бол ерөөсөө дандаа энэ шилмүстэй модал үржүүлэх зорилготой хүн ер нь бол. Манай их уулдууд энэ нарс гэж байдгүй. Энэ нарсыг одоо их уулд ингээд яачих юм бол мөнх ногоомод гацуур нарс энэ төр ингээд ургуулж үзэж байна бас. Нарс байна, шинс байна, гацуур байна. Тэгээд цэнхэр гацуур байна. Энэ голтуур байна. За энэ дотор бол одоо иймэрхүү моднууд байна да. За би бол одоо мод тарихын хамгийн гол ач холбогдлын нэгдүгээрт бол одоо энэ байгаль дэлхийг одоо сэргээх хэвэн байх талаас нь зөв юм гэж нэгдүгээрт ойлгодог. Хоёрдугаарт бол одоо тэгээд буйны ажил юм даа л гэж боддог шүү дээ. Нүлдэж байгаа үр хүүхдүүдтэй тийм юм хийлгээс сургаад ингээ үйлүүлээд үлдээчихэд эднэр бол их олоолаа байгаа юм чинь их олон мод надаас хойш их олон мод тарьчих байх л гэж бодоод байгаа шүү дээ. Энэ одоо шинснээр хар модны боргоцоонууд өрийг ялгаж авч байгаа. Одоо ингээ модноос нь боргоцоогоор нь түүж ирээд ингээ дэлгэж хатаагаад дэлгэснүүдтэй дэлгэж хатаагаад өрөө ялгаж ав шигшиж ялгаж аваад тийш яшч сайруулсан юм торон төр одоо үрд сайруулсан үрээ дараа жилийн тарилтантаа бэлэн болгож бэлдэж байгаа гэсэн үг. Дийлэгчээд энийг ингээ хутгаад ахлаар дороо өрнүүд нь унаад идэх байхгүй. Энэ ерөнхийдөө нэг 2-3 шигдсэн боргоцсон. Үр нь нэлээд унтсан нэг иймэрхүү үр ингээ дороо унаад. Энэ үрээ сайхан ингээ даваад энэ далавч навч хогнуудын зэвэрлээл тэмдэл дээр явж дамжлагадаг зэвэрлээл юм да. Нэг ширхэг үр болгоно нэг мод болно гэдээ тогтлож замбраагүй мод болно л да. Яг эндээс тарихад мэдээж ургах нь байна, өөхөх нь байна. Байгальдаа энэ өөрөө унаад л бол мод болох чадвар угаасаа бараг байхгүй шээ. Хаа нэг гэх шүү дээ. Үнэндээ байгальдаа яг өөрөө унаад өөрөө мод болоод идэг бол ч хүн ингэ тариадах юм байхгүй. Нэг ургацоноос 100 гоод үр гарна гэсэн 100 гоод мод болно гэсэн үг шүү дээ.